Сайн байцгаана уу? Ингээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ та бүхнийг чех хэлний онлайн видео хичээл сургалтанд урьж байна. За энэ хүү сургалтынхаа анхны хичээлийг миний би агуу сэтгэгч Бямбын Ринчингуан Монгол хэл хэмээх гайхамшигт шүлгийн хэсгээр эхэлж байна. За ер нь аливаа улсын үндэсний хэл гэдэг бол өөрөөр ингэсэн хоорондоо ялгагдах онцлогтой байдаг. Учир нь тухайн хэлээр өчнөө олон сая хүмүүс өөр хоорондоо ярилцаж ойлголцож мөн сэтгэлгүйд өөр хоорондоо сэтгэл хөдлөө болон тэр бүх эмоцоо илэрхийлж мөн сэтгэж бодож байдаг учраас төрлөх хэл гэдэг бол өөрөө үндэснийхэн соёл биелэх тэмдэг нь болж байдаг. За энэхүү чех хэлний хичээлийг видео хэлбэрээр хүргэж байгаагийн гол зорилго мөн шалтгаан юу вэ гэвэл надад хэд хэдэн найзууд байгаа. Тэдгээр маань бол хэдийгээр чехэд 2-3 жил болсон боловч 2-3 жил илүү амьдарч байгаа боловч чехээр бүрэн ойлголцож чаддгүй. Гэвч тэдэнд бол хэл сурах гэсэн хүсэл чармаалт бол байдаг. Жишээлбэл кино үзэх, радио сонсох, дуу сонсох, мөн сонь сэтгүүлээс үг харж тойлдох гэх мэтчлийн янз бүрийн арга байдаг. За мэдээж ингээ номын дэлгүүр, номын сангаар дүүрэн болол чех хэлний сурах бичиг бол өөр бусад хэл дээр жишээлбэл герман, франц, англи, испани, итали зэрэг янз бүрийн хэл дээр бол байдаг боловч яг нэг гадаад хэлийг нөгөө гадаад хэлээр дамжуулан сурна гэдэг бол нэлийн төвөгтэй процесс юм. За миний яг хэлэх гээд байгаа гол санаа юу вэ гэхээр ер нь бол монгол хүн монголоороо сэтгүүл хамаагүй хурдан байна л гэж. Хөө сургалтын онцлог юу байх вэ гэхээр та бүхэндээ чех хэлний дүрмийг монгол хэлний дүрмтэй харьцуулна жишг маягаар аль болох хялбаршуулсан аль болох ойлгомжтой энгийн хэлбэрээр заан хүргэхийг хичээх болно. За би өөрөө ямар нэгэн хэлний мэрэгчлэн профессор, доктор, шинжээч биш болохоор хийж болох алдаа мадагтаа юун түрүүнд та бүхнээсээ хүлцэл өчье. За мөн энэхүү курстэй холбоотой өөрсдийн санал хүсэлт, бодол санаагаа мөн шинэ хичээлүүдийн талаарх мэдээллийг олол та бүхэн тэргүүлэгч.com-оос хамгийн түрүүнд хүлээн авах болно. За ерөнхийдөө миний хэлэх гэсэн оршил үгс ингээд эцэстээ дуусах шиг байна. Магадгүй та эдийн зарим нэг нь ившээгээд эхэлж байгаа шиг байна. Ингээд бүгдээрээ хамтдаа эхний хичээл рүүгээ орцгоё. За юун түрүүнд та бүхнээсээ яагаад чех хэлийг сурах ёстой вэ гэсэн ерөнхий асуултыг асууя. Яагаад? Юу гэж бодож байна? За эхний зургийн дээр бид нэр монгол хэлээр ярьдаг бүс нутгуудыг харж байна. За монгол хэл маань өөрөө алтай язгуурын хэлэнд багтдаг бөгөөд ойролцоогоор 5 сая хүн дэлхий дээр монгол хэлээр ярьдаг гэж шүү. За тэгэхээр мэдээж монголчууд бид нэр өөрсдөө өвөр монгол найзууд, бурайд нөхдүүд бас халимгууд хүртэл монгол хэлний аймагт багтах хэлээр бол ярьж ойлголцож байна. За дараагийн зургийн дээр бид нэр анхаарлаа Европын газрын зураг руу хандуулцгаая. За зарим хүмүүс бол хэлдэг л дээ. Ер нь бол чех бол хэлийг бол сурах шаардлагагүй. Яагаад гэвэл чехээс гарлаа үгүй юу ер нь бол ямар ч хэрэггүй болчдөг болохоор сурах шаардлагагүй. Тэгсэн мөртлөө болохоор өөртөө чехтэй байгаад байдаг. За тиймэрхүү дутмаг бодолд хариу өгөх зорилгоор энэхүү зургийг бэлдсэн юм. За чех хэл маань өөрөө баруун Словак хэлний аймагт багтдаг. За Словак хэлний аймаг бол асар том. Ялангуяа энэ
Зүүн Европын бүх улсууд бол словак хэлний аймагт багтана. Орос, Украин, Белорус, одоо Польш, Словак, Чех зэрэг улсууд бол багтсаж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр эдгээр олон төрлийн энэ хэлнүүд маань словак хэлний одоо дүрмийн бүтэцээр суурилсан гэх юм да. За тэгэхээр одоо жишээлбэл хамгийн нэгдүгээр шалтгаан ягаад чех хэлийг сурах хэрэгтэй вэ гэхээр та чех улсын газар нутаг дээр ажиллаж, амьдарч, сурч, хөдөлмөрлөж байгаа учраас. За нэг өөр шиг юм зорчлаа. Хоёр дахь шалтгаан гэвэл та ямар нэгэн байдлаар хөрш орнууд руу явхад бол хэлний проблем бол харьцангуй багасж өгнө. Ялангуяа Словак руу очиход та 5 сая хүнтэй бол Словакийн 5 сая хүнтэй бол ямар ч асуудалгүй ойлголцох боломжтой. Мөн болол Польш хэл бол ерөнхийдөө чех хэлний бүтцтэй ойрхон. Үгнүүд нь ч гэсэндээ их ойрхон, заахан бичлэг нь өөр. Ер нь бол ойролцоогоор нэг сар юм уу, сар хагастай Польш хүмүүстэй ярьчихад бол та Польшоор бол ямар ч асуудалгүй ярьчихна. За мөн герман хэл байна. Герман хэл бол их дүрмээр ярьдаг хэл. Тэгэхээр ямар ч хэсэн хэрвээ чех хэлээр яг дүрмийн дагуу сурчих юм бол герман хэлийг сурахад бол хамаагүй дөхөн байдаг. Гэх мэтчлэн бол ер нь бол олон давуу тал байгаа. Ер нь бол яг юу ч хэлэх гээд авал хүн нэг юмыг сурчвал нөгөө юмыг сурахад бол хамаагүй хялбар амар байдаг гэж хэлэх гэсэн юм. За дараагийн ярих зүйл юу вэ гэхээр чех хэл болон монгол хэлний үсэг болон цагаан толгой. За би чинь нэгдүгээр ангид ямар үсэг болж ирсэн юм бэ? Тийм. Үсэг. Үнийг гэдэгт ордог үсэг бий байна гэдэг. Тэр үед анхудаа үсэг сурсандаа хязгааргүй их баярж үлээ. За чех хэлний хувьд болохоор үсгнүүд нь латин үсгнүүдтэй адилхан болохоор нэх бичиг тал дээр нэх сүртэй хүндрэл үүсэхгүй байх гэж бодож байна. За бүгдээрээ энэ бичсэн юунуудыг нэг-нэгээр нь үсгнүүдийг нэг-нэгээр нь уншицгаая. А, Б, С, Ч, Д, Э, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, J, S, Ш, Т, У, В, двойте В, X, Y, Z, Z, Ж. За хамгийн гол хүндрэл юун дээр гардаг вэ гэхээр Ц, Ч, Р, Ж, С, Ш, З, Ж. За дахиад эднийг давтаж хэлье. Ц, Ч. За ерөнхийдөө энэ нь бол ерөөсөө Ц үсэг, үүдх нь болохоор Ч үсэг гэж ойлгож болно. Ц, Ч, Р, Ж. Р, Ж. Би ч гэсэндээ заримдаа алдаад байна. Гэхдээ аль болох хэлхийг бодоорой. С, Ш, С, Ш. Дараагийн Z, Ж. Z, Ж. Z, Ж. Z, Ж, Р, Ж. Энэ жоохон өөртөө ч юм шиг хэлэгдээд байна. За ер нь байнга давтаад хийгээд авах хэрэгтэй. Хэлээд авах хэрэгтэй. За дараагийн гардаг зүйл болохоор нэг одоо жишээ нь нэг үсгний дээр ингээд нэг юм арай тэнд амар зорчлоо. Нэг юм урт зураас аваад байгаа. Энийг болохоор ерөнхийдөө зураас байгаа болохоор чарка буюу зураас гэж нэрлэж байгаа. Энэ нь болохоор ерөөсөө чех хэлэнд маань өөрөө хос их шиг гэж байхгүй. Жишээлбэл одоо шинэ Монгол дээр Улаанбаатар гэдэг улаан гэдэг чи тийм үү. Тэгэхэд энийг галглаж бичлээ гэж бодоход улаан гэдэг. Ерөөсө хос шиг байхгүй.
ерөөсөө дээрээ урт ата байна гэвэл та ерөөсөө урт хос их шиг буюу урт их шиг байна гэж ойлгочих хэрэгтэй. За энэ ч үсгэн дээр нэг дээр нэг тийм дэгээ шиг юм байгаа. За энийг болохоор хаачиг буюу хаачиг гэж нэрлэдэг байгаа. Энэ нь бол ерөнхийдөө зүгээр хаачиг юм да. Ерөнхийдөө бид нэр хаачиг гэж ярина. Одоо Ц, Ч энэ дээр Ц, Ч гэдэг шал өөр болгочоод Р, Ж, С, Ш, З, Ж гэдэг. Мөн тэрнээс гадна зарим үсгний дээр бол иймэрхүү одоо тойрог хэлбэр юм байдаг. Энийг болохоор crochet гэж нэрлэж байгаа. За гэх мэтчлэн бол ерөнхийдөө гол ялгагдах зүйлүүд маань энэ. За ингээд та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Ингээд дараагийн хичээл хүртэл дараагийн хичээлдээ бид нэр 90 болон энэ бүсийн ялгаанууд гээд цаашаага төлөвлөгөөний дагуу явах болно.